болж байна. Та биднийг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. Манай сумын төвөөс нэлээд зайтай. Саяхан дэлгэвцсэн хуучин тоосхон барилга байдаг байлаа. Нутгийн хөгсчүүл тэр газрыг хуучин больниц гэж дууддаг байсан юм. Тэр барилга социализмын үед жижиг эмнэлэг байсан ч олон жилийн өмнө хаагдаад орхигдсон гэдэг. Тухайн үед тэнд ажиллаж байсан нэг хүн амиа хорлож өгсөн ба сүнс нь хорогдсон тухай байнга ярьж "Мэдээ тийш ороорой" гэж байнга сануулдаг байлаа. Гаднаас нь харах төдийдл нуруугаар хүйд даамаар эвгүй барилга. Цонхнууд нь хагарч хаалган салхинд савж дуугардаг. Шөнө болохоор тэр хавь тэр жигтэй харанхуй орчихно. Өдөр нь хажуугаар зөрөх төдийдл хин нэгэн хараад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Харин хүмүүсийн дунд нэг яриа байдаг байсан юм. Тэр барилга дотор орсон хүн ганцаараа гарч ирдэггүй гэж. Хинч яг юу болохыг нь мэддэггүй. Зарим нь эмэгтэй хүн шиг гэдэг. Зарим нь урд хар сүүдэр гэдэг. Харин учир мэдэх настай хүмүүсийн ярьдаг ганц зүйл нь харц тулгарч болохгүй. Олон жилийн өмнө сумын хідэн залуус зориг гарган шөнөөр тэр больниц руу оржээ. Арх уусан айдас мэдэхгүй нас. Сүнс байдаг эсхийг үзье гэж тоглоом шоглоом болгосон байна. Тэд гарч хийдэн бариад эмтэрхий хаалгыг түлхэн оржээ. Дотор нь өмхий чийг үнэртэж, коридор дагуу хуучин орнууд хөглөрсөн байв. Хан нь хууларч, шалан гიშгэх бүртээ хягтнан доорно. Ихэндээ юу ч болоогүй. Залуус инээлдэж өрөө өрөөгөөр орж үзэж байжээ. Гэтэл хамгийн ард явсан нэг нь хуруугаараа нэг зүг рүү заагаад гинт "Та нарын өмнө хэн алхаж байгаа юм?" гэж асуусан байна. Бүгд гайхна заасан зүг рүү нь харахад коридорын мөзүүрт хүн шиг бараан дүрс зогсож байжээ. Урт үстэй, туранхай. Толгой нь нэг тийш хазайсан. Гарч идэнгийн гэрэл тусахад тэр зүйл хөдөлсөнгүй. Нүүр нь ч харагдсангүй. Залуус айсандаа хөсчихсэн байна. Тэгтэл нэг нь "Хэн бэ?" гэж хашгирчээ. Яг тэр мөчид коридорын бүх хаалга зэрэг савж ихэлсэн гэдэг. Касниас хийх чимээ бүх давхраар цуурайтаж, дээрээс хэн нэгэн гүйж байгаа юм шиг нэжигнсэн байна. Тэгээд тэр хар дүрс аажуухан толгоогоо өргөсөн гэдэг. Нүд байх ёстой газарт тас харанхуй хоосон нүх байсан гэж ярьдаг. Залуус ойрлолдон хамаг л хурдаараа гүйж гарсан байна. Гэхдээ нэг нь гадаа гарч ирээгүй. Ахмар нь түүнийг барилгаас хайхаар маргааш өдөр очижээ. Хүйд даасан тэр барилга руу ороход шар ус нь босож эвгүй санагдсан гэдэг. Өрөө бүрээр шагааж явсаар түүнийг олжээ. Тэр залуу хуучин мис засгийн өрөөнд ганцаараа сууж байсан гэдэг. Хөдөлгөөнгүй цонх руу хараад түүнийг дуудахад удаанаар эргэж харсан байна. Нүүрэн цонхиж, нүд нь улайчсан байсан гэдэг. Тэгээд маш сул хоолоогоор "Тэр одоо энд байдаг" гэж хэлжээ. "Хэн?" гэж ах нь асуухад залуу хэсэг чимээгүй сууснаа. "Орныхаа хажууд зогсоод байдаг" гэж шивнсэн байна. Тэр өдрөөс хойш тэр залуу нэг л өөр болсон гэдэг. Шөнө болгон хэн нэгэн хаалхан тогшдог гэж ярьдаг байжээ. Заримдаа бүр орныхан дэргэд урт үстэй харим зогсож байхыг хардаг болсон гэдэг. Удалгүй тэр залуу сумыг орхиод явсан бөгөөд дахиж хизээж эргэж ирээгүй юм. Одоо хүртэд хүмүүс тэр хуучин больницын хажуугаар шүн өнгөрөхдөө хурдан алхдаг. Зарим нь эвдэрхий цонхоор хүн харж зогссон гэж ярьдаг. Харин хамгийн аимшигтай нь тэр барилга руу орсон хүмүүсийн зарим нь яг ижил зүйл ярьдаг гэсэн. Коридорын үзүүрт хэн нэгэн зогсож байсан.